Анх 1986 онд ашиглалтанд орсон Бадамлах тул дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээ хуучирч муудсны улмаас сүүлийн жилүүдэд халаалт дулаан байнга доголдож тус станцаас халаалт авдаг айл өрх аж ахуйн нэгж байгууллагууд зутруухан өвлж болсон. Тиймээс дулааны шугам сүлжээний хэвийн гормоор ажиллах тохиргоог тогтоох, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, мэрэгжлийн баг ажилуулах хүсэлтийг орон нутгийн удирдлагууд, эрчим хүчний яам болон бусад мэрэгжлийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Энэ хүсэлтийн дагуу өнгөрсөн 4-р сараас эхлэн эрчим хүчний яамны болон Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани мэрэгжлийн инженеруудын баг Ховд аймагт удаа ажиллажээ. Ажлын хэсгүүд Ховд Бадамлах дулааны станцуудад ажиллаж шугам сүлжээгээ шинжлэх, засвар үйлчилгээ хийх талаар мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч, горимын тооцоо хийх тухай санал дүгнэлт гаргаж ажилласан байна. Үүний дагуу Бадамлах дул компани сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй төв магистрал шугамын 1.5 км-ийг нь шинжлэх ажлыг 9-р сарын 5-ны өдрөөс эхлэн хийж, одоогоор дуусах шатандаа явж байна. Энэ сарын 14-ний өдөр аймгийн засаг дарга дүгэрж ав аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл, мэрэгжлийн хяналтын газар, онцгой байдлын газар, газрын харилцаа барилах хот байгуулалтын газар, жаргалан сумын удирдлага зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүдийн хамтаар шугам сүлжээх шинжлэх ажилдаа танилцж, зарим нь албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ер нь бол яг ховдчууд үед сүүлийн бараг 10-20 жил даарлаа хөлдөө ховд гэдэг нэртэй ингэж явж ирсэн. Энэ Ховд аймгийн төв магистрал шугам хийгдээд 35 жил болж байгаа. Ямарсан энэ Бадамлах дул компанитайгаас хамтарч эрчим хүчний яамнаас одоо 3-4 удаагийн шалгалт зөвлөн туслах ажлын баг аймгийн хувьд авчирлаа. Бадамлах дул компаниас нь хөрөнгө санхүүг нь 2 тэрбум орчим төгрөг гаргуулж анх бидний төлөвлөж байснаар бол 1.5 км төв магистрал шугамыг солих ийм ажлыг эхлүүлж байсан. Гэтэл яг энэ ажлын явцад бол та бүхэн харж байгаа. Манай Ховд аймгийн бүх шугам сүлжээ сүүлийн үед ашиглалтанд орсон барилгууд хүртэл шугам нь шүүр шанах шиг болсон байна. Ийм учраас энэ удаагийн ажил бол бас нэг Ховд аймаг нэлээд ажлаа цэгцэлсэн. Нэг дулаан халууны хувьд бас нэг ард иргэдээ бас нэг тоглог дулаан байлгах талд нь нэлээд анхаарсан ажил болж байгаа гэж ингэж ойлгож байна. Дулааны төв магистрал шугамыг шинжилж байгаатай холбогдуулан аймаг орон нутгийн зүгээс цэвэр усны шугам сүлжээх шинжлэх ажлыг хамтдхан хийх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Шим ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас цэвэр усны шугам сүлжээх шинжлэх ажлыг хийж байна. За холболтын үйл ажиллагаатай холбогдуулаад бас нэлээдгүй хүндрэл гарч байна. Яагаад гэх юм бол өнөөдөр Лотгинд нь байж байгаа шугамыг бүдүүрүүлээд хийж байгаа учраас Лотгиных нь зай багтаамж гэдэг юмнээс шалтгаалаад Бадамлах дул манай хоёрын хооронд бас бага сага маргаан байгаа. Энийг бол ойрын хугацаанд ингээд өнөөдөр аймгийн орон нутгийн удирдлагууд шийдвэрлээд ингээд өгч байна. За өнөөдрийн байдлаар бол 48 айлын орон сууцны хэрэглээний цэвэр ус хэрэглээний халуун усны шугамнуудыг солиод явж байна. Өнөөдөр бол багтаагаад амжуулаад хийнэ. Тэгэхээр 48 иргэнүүд өөр бол одоохондоо усаар гачигж байгаа гэдэг юм ус тасарсан байж байгаа байрнууд бол алга. Гэхдээ бол энэ АБ байрнуудыг төр шугам тавиад өгсөн байж байгаа. 10-р сарын 14-ний өдрийн байдлаараа шинжилсэн шугамыг угсрах, гагнаж холбох ажлуудыг дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна. Харин зарим айл өрх албан байгууллагуудын хувьд өвлжилтийн бэлтгэлээ хангаж байгаатай холбогдуулан халаалтаа аваагүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар ерөнхийдөө шугам гагнах холбох угсралтын ажил дууссан. Хэрэглэгчдийг болохоор дулаанаар хангацсан байгаа. Өөрсдийнх нь шугамны хэрэглэгчдийн шугам сүлжээн дээр алдаатай ч юм уу ус гарах магадлалтай учраас хэрэглэгчд авахгүй гэсэн шалтгаанаар зарим нэг хэрэгч холбогдоогүй. Одоо яг хамгийн дуусах хугацаагаар бидэд ямар ажил үлдсэн бэ гэхээр үндсэндээ тараншаага булах газар шорооны ажил хийх ажил үлдсэн байгаа. Энэ ажлыг аль болох хурдан хугацаанд энэ хүүтэр цасархаас өмнө дуусгах тийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн засаг дарга түгээх байгууллагуудын шугам сүлжээний шинжиллийн ажилдаа танилцах үеэрээ ЭСПА-гийн 6 давхар орон сууцнууд, оюун мандлын 48 айлын орон сууцнуудын халаалтыг өгөх үүрэг чиглэлийг Бадамлах дул дулааны станцын удирдлагад өгсөн байна. Харин ЭСПА-гийн 9 давхар орон сууцнуудын хувьд аймаг орон нутгийн зүгээс тус барилгыг барьсан компанитай хамтран үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Үүнээс нааш дулааны эрчим хүчээр хангах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.